Түрүүлгээрээ онцлог болсон шалтгаан гэвэл та ингэж ярьдаг тийм ээ. Залуучууд бид яг ялангуяа Монголын залуучууд бид яг нэг зам дээр байна. Нэг гэдэг нь ижил боломж, ижил нөхцлөөр хангагдсан ийм нэг зам дээр байна. Араа илүү хөдөлмөрлсөн нь, илүү хичээсэн нь одоо төрүүлж алхах боломжтой байна гэдэг. Та өөрөө ч бас яг энэний жишээ гэж үздэг учраас бас өнөөдрийнхөө нэвтрүүлгээр онцолсон бид хоёрын ярих агуулга ч гэсэн энэ хүрээнд өрнөнө гэж бодож байна. Нэг зам дээр байгаа гэдгийг та бас тодорхойлохгүй юу? Би бол анх одоо Төв аймгийн Батцөмөр сумын 10 жилд анх элсэж орсон сургуульд. За тэгээд 10 жилдээ бол одоо бас төдийлөн бас тийм мундаг онцч гэдэг юм уу те. Тийм одоо сурагч бол байгаагүй. Би чинь тооны хичээлдээ бол тааруу байсан, сайн ойлгож чаддгүй байсан те. Хичээгээл явдаг гэсэн. За ингээ 10 дугаар ингээ төгсөөд их сургуульд конкурс өгтөл би Муйс санхүү хоёрт бол тэнцээгүй. Шалгалтын угаасаа дийлээгүй, бараагүй. Муйст бол би конкурс өгөөчгүй. Дийлэхгүй тодорхой байсан. Санхүүд оролцсон тэнцээгүй. Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд буусан. Конкурсын нөгөө дахиад тэнцээгүй. Тэгээд тухайн үед бас хандвийн анги гэж ийм анги байсан учраас тэр хандвийн өгч орсон. Одоо аав ээжийнхээ хадгаламжинд байсан сүүлийн мөнгөний шахвал орсон. Одоо миний аав ээж чи намайг тэр үед дээд сургуульд оруулахгүй байж болох байсан шүү дээ. Цэрэгт явуулдаг ч юм ажил дээр гаргадаг ч юм ингэж болох байсан. Тэгэхэд ингээд хадгаламжинд байсан сүүлийнхээ мөнгөний шахвал хандвийн анги гэж одоо ямар ч азар зөв ч юм уу буруу ч юм уу сайн мэдэхгүй нээгдсэн тий. Тэгээ тэрэнд нь ороод явсан нэгтлэн бодох хүртгэлийн мэрэгжил гэж юу гэдгийг мэдгчгүй байсан тий. Одоо хүүхдүүдээс асуудаг шүү дээ 10 дугаар ангид ямар мэрэгжилтэй болох вэ? Надад бол сонгох мэрэгжилж байгаагүй. Төрсөн л амттай явж исэн гэсэн. Тэгээ нэгтлэн бодох чи юу ч юм мэдэхгүй ороод ингээд сураал явсан 2 3 дугаар курс болсон төгсөх төхөөд ирдэг. Тэгээ нэг өдөр бодсон л доо. Би одоо ингээд аав ээжийнхээ мөнгийг аваад тийм ээ өөрөө ингээд уучраа болохгүй ингэж яваад нэгтлэн бодох мэрэгжилд дурггүй тий ингэж явахаар ер нь яах ёстой юм бэ гэд бодсон. Тэгэл бодоол за ерөөсөө би одоо дуртай дургуун хамаагүй нэгэнт би энэ мэрэгчлэр сураад дипломыг авч байгаа бол би тултлан л сурыг. Тэгээд би бол одоо дээд сургуулаа бол улаан дипломтой гэж ярьдаг тий. Улаан дипломтой бол төгссөн. Нэгтлэн бодох мэрэгжлийг одоо тухайн үед л гаргууд сайн эзэмшсэн гэж бодож байгаа. Өнөөдрийг хүртэл би одоо тэр мэрэгчлээ ашиглаж байгаа. Өнөөдөр би маш олон байгууллага удирдаад явхад нэгтлэн бодох бүртгэлийн миний мэдлэг бол байнга надад тусалж байна. Тэгээ энд надад миний амьдралд их сонин ийм одоо нотлогоо гэх юм уу, үйл явдал болсон. Чи заавал ямар нэг юм дуртай байх албагүй. Тэгтээ чи эзэмшиж бол гэдэг итгэлийг өгсөн. Нэгтлэн бодох бүртгэлд бол би одоо ч гэсэн тийм дуртай биш. Одоо намайг нэгтлэн бодох чи гэвэл би бол үгүй л гэж хэлнэ. Өөр ямар нэг хөлбөр байна л гэн. Тэгтээ би хэдий тийм ч гэсэн одоо нэгэнт одоо гаргасан санхүүгийн зардал, хүмүүсийн хүлээлгэсэн итгэл, тэгээ миний амьдралын одоо үнц нь амьдралынхаа 4 жилийг би тэр сургуульд сурчаад дипломыг авчаад тэгээд хагархаа, хугархаа тийм ээ ийм хагас дутуу хүн гарахыг хүсээгүй. Ингээл тултал нь хийгээл гарсан. Тэгэхээр иймэрхүү одоо байдлаар бас амьдралд хандаж болох юм байна л гэж ер нь харж байгаа юм. Танд ч юм хүн буруутгах шууд ингээ өөрийгөө хамгаалаад хүн рүү буруутгах тийм сэтгэл ер нь төрдгөө үүсдэггүй. Ер нь хүн гэж амьт нь нийтлэг. Сүүлийн одоо 2 сая жилийн турш хүн бий болохдоо Монгол хүн ч, Орос хүн ч, Хятад хүн ч ер нь одоо өөр зүйлээс асуудлын шалтгааныг хайдаг юм сэтгүүтэй. Энэ дундаасаа асуудлын яг тэр одоо хор ур шиг тэр болохгүй байгаа зүйл чинь өөр хүнээс биш. Харин өөрөөс чинь болж байгаа юм байна шүү гэдгийг цөөхөн хэд нь мэдэрч чаддаг гэж би боддог. Магадгүй нөгөө амьдралынх нь нэг өөрчлөлт болох үйл явдалд хүн ер нь би хинбэ гэж өөрөөсөө асуудаг юм болов. Яагаад хүмүүс стресстэй байгаа? Яагаад депресстэй байгаа? Ер нь бөглөрлөөс болоогүй, утаанаас болоогүй, нийгмээс болоогүй, улс төрчдөөс болоогүй шүү. Би өөрөө хинбэ гэдгийг ойлгож чадахгүй байгаагаас хүмүүс бухимддаг, стрессдэг, депрессдэг. Өөрөө хинбэ гэдгийг ойлгоцсон хүн бол зорилгоо тавиал урагшаага ерөөсөө ингээл дардан замаар ерөөсөө ингээл тэмцэнэ. Танихаар бол энэ бүхний үндэс нь ер нь философи судлах гэж ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл философи хүнд энэ одоо сайн аав байх, сайн хань байх, сайн нийгмийн гишүүн байх энэ боловсролыг философи л олгодог. Одоо японочдын нэг юм соёл байдаг шин. Зүгээр л цай хийдэг хүн. Зүгээр л модон халбаг хийдэг хүн. Тэгэл бид баримтат кино үзэхээр сонь санагддаг шин. Одоо модон савх хийдэг хүн яаж тэр модон савхыг одоо төгс болгож хийх үгээд би боддог, шөн зүүдэл сэрдэг ч гэдэг юм уу те.
Тэгээд би ингэж явсараад би 50 настайдаа анхныхаа төгс модон савхыг би хийсэн ч гэдэм. Ингээд Япончуудаас бид нар ингэж бас сонсдог, суралцдаг. Тэр энэ юг харуулдаг гэхээр заавал банкир болох албагүй, даатгалын хүн болох албагүй, инженер болох албагүй, хуульч болох албагүй, нэгтлэн бодогч болох албагүй, эмч болох албагүй. Зүгээр юу ч бэ хийж байгаа ажилдаа тэр зүрх сэтгэлээ зориулах. Тэр хийж байгаа одоо тэр савхыг яагаад төгс болох гэдэг. Тэр савхыг барьсан хүн маш гоё кайф аваасаа л гэж үзэж байгаа. Энэ одоо ингээд төгсөд тэмүүлж байгаа юм чи эргээд үүрэг хариуцлагаас л ургаж гарч байгаа юм л да. Тэрнээс биш одоо мөнгө хийх гэсэн ч юм уу, од болох гэсэн ч юм уу, ашиг хонжоо хийх гэсэн юмнаас ийм мэдээч төгсөлтөл гардаг. Тэгэхээр ер нь их бодох хэрэгтэй гэсэн үг үү тий? Ерөөсө философтгүйгээр энд бол хүрхгүй л дээ. Философтгүйгээр хүрхгүй. Тэгэхээр философийн одоо үндсэн 4-5 сэдвийн нэг нь өөрөө эстетик буюу гоо зүй буюу урлаг байдаг. Тэгэхээр бид тэндээс нь уран зургийг хараад байдаг. Тэгээ уран эсвэл сонгодог хөгжмийг бид нар хараад, эсвэл уран зохиолыг хараад. Нөгөө ингээд бидэрт харагдаж байгаа юм яриад шүү дээ. Гэтэл уран зурагтай адилхан банк байж болно шүү дээ. Өөрөлд тэр хүн ардын төлөө ингэж бүх сэтгэл оюун ухаанаа шингээж тийм төгс зүйл гаргаж байна гэдэг чинь эргээд тэр урлагийн бүтээл. Тэгэхээр энэ маань өөрөө философисны үр дүндэл гарна. Тэгэхээр философи гэдэг юмны арталт тэрнээс урлаг үүсдэг. Тэгээ урлаг бол эргээд заавал уран зураг байх албагүй. Уран зураг бол одоо байж болох урлагийн одоо хэдий 3-4 мянган салбарын зөвхөн нэг нь. Яг бид мэддэг л байхгүй уран зориг гэл ярьдаг тийм. Гэтэл энэ одоо нүдэнд үл үздэг. Одоо чинь та бүгдийн хийж байгаа одоо телевизийн нэвтрүүлэг. Энэ чинь уран зураг шиг байж болно. Сэхэтэн хүн гэдэг бол та хэллээ л дээ сэхэрсэн хүн гэдэг. Өөрөөр хэлбэл сэрсэн хүн л гэсэн үг. Би түрүүн гол нь хэлж байгаа 800 жил бид нар унтсан. Сэрсэн хүн ямар байдалтай байх вэ гэдэг. Тэгэхээр сэхэтэн гэдэг үг маань өөрөө ийм утга учиртай. Үүнийг үзэж байгаа 3 сая монгол хүн өнөөдөр надад боломж байна уу гэдгийг харж байгаа. Тэгэхээр ямар нэг одоо улсаас гэдэг юм уу. За одоо ямар нэг одоо арын хаалгаар гэдэг юм уу. Эсвэл татаас түлхээсээр явахгүйгээр цэвэр өөрийнхөө одоо хүчээр явах ийм боломж бол байгаа. Тэрний баталгаа нь одоо таны өмнө сонсож байна. Тэгэхээр би энийг яагаад хэлэх гээд байгаа вэ гэхээр эцэст өнөөдөр манай нийгэм хэцүү байна. Манай зохион байгуулалт хэцүү байна. Гэхдээ манай ард түмэн итгэл найдварын очоо бол хизээч өгөөж болохгүй. Та өнөхөр хичээх юм бол тэр боломжийг гаргаж ирж болно. Тэгээ тухайн хүн аливаа нэг зүйлийг бодоод зориод явж байгаа цагт бол тэр нь үйлдэл рүү бууж ирж идэг. Толгойдоо бодсон юм, сэтгэл зүрхэндээ харсан юм бол гарлуу нь дамжиж бууж хөдөлгөөн болж ирдэг тийм. Гэхдээ энэ бодлоо хүчтэй бодох хэрэгтэй. Өдөр болгон тасралтгүй дөрөв би ярьсантай 24 цаг бодох хэрэгтэй. Ер нь бол хүн болгон бол агуу үйлсийг хийж чадна. Хүн болгон аз жаргалтай амьдарч болно. Энэ боломжийг хаадаг цорын ганц хүчин зүйл үүдэг. Тэр бол таны хэл мэдэхгүйд чинь биш. Таны тоондоо мууд чинь биш. Та ядуу айлд төрсөн учраас биш. Энэ зөвхөн таны толгойд байгаа чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг бодлол хаадаг. Зөвхөн энэ бодлоо ялан дийлж давж гарч чадвал бүх юм боломжтой. Яг одоо намайг сургуулаа төгсөөд ажилд орж явахад бол тухайн үед банкны секторт орно гэдэг бол өөрөө бүтшгүй зүйл байсан. Нэг бол одоо улсын математикийн олимпиадаас алт мөнгөн медальтай. Эсвэл одоо Монгол Улсын их сургуулийн банкны ангийг улаан онц төгссөн. Ийм л хүн ордог, ийм л салбар руу орсон л доо. Би нэг ажилд ороод жилийн дараа нэг санаандгүй явж итэл манай нэг найзын ээж нь чи ямар арын хаалгаар орсон бэ? Маш том мундаг одоо каранд болж орсон байна да гэж. Тэгэхээр өнөөдрийг хүртэл одоо би ямар ч одоо ажил таньдаг хүнээр юм уу хэн нэгэн хүнээр яриулж орж үзээгүй. Миний тэр орсон маань бол одоо цэвэр олон найз нөхдөдтэй явсных л та. Тэгээ энэ түүхийг бас хуваалцсан байна. Тухайн үед манай нэг найз банкнд дилерийн одоо албанд дадлага хийжээ.
Тэгсэн нөгөөтг чинь үгүй манад нэг дийлэр нь гадагшаа явах сураг байсан. Орны дийлэр хайх сураг байсан. Чи оролдоод үзээч. Би нэг хилээд өгье. Ягаад гэхээр тэнд чинь дадлага хийж байгаа цаг таньж шít. Оо ямар гоё хилээд өгөөч. За хэллээ очлоо тгсэн. Чи сургуулаа төгсөөд ирлэгч. Тэгээ сургуулаа төгслөө хэсэг явлаа. Тэгээд дотор бодогдоол байгаа юм л да. За ингээл худлаа яриад явуулчт юм байна да. Намайг тэр банкнд дийлэрээр ажилд авахгүй гэдэгт бол одоо бүрэн итгэцэн. Дахиад уцдахгүй юу найз руу. Гэхдээ одоо намайг дараа иргэсэн мэдээж тэр нь бол одоо худлаа юу гэж над чи хүнийг авахудаа гэлтгсэн. Манай найз тэр үед үгүй чи юундаа айдээ. Авахгүй бол тэр л үстэ уцтаад үцэхгүй юу гэд нөгөө зориг өгч шít те. Тэгээ утасцсан. Нөгөө хүрээд ир гэж байна. Очсон маргааш өглөө нь ажилдаа орсон л доо. Яг оюутан байхад нэг дундаж байгууллагт нябо хийгээл амьдрна гэсэн юм төсөлтөд явжлаа л 4-р курстэй. Тэгээд нэг удаа сургуулаасаа тараа явжсэн. Манай нөгөө ангийн нэг залуу 4-р курсын өчтөр орой телевизээр Монгол онкны дийлрүүдийн тухай нэвтрүүлэг гарлаа. 5 хэлээр ярьдаг. Дэлхийн олон улсын санхүүгийн зах зээл дээр арилж яадаг дийлрүүд гэдэг юм мундаг хүмүүс байдаг юм байна. Тэгэл ягаад ч тэр үед нэг зурс хийжсэн л да. Ерөөсөл дийлэр болъё гэдэг. Яг тэр бол зүгээр гинэн бодлого. Тэгээ дийлэр болсон. Тэгэхээр дийлэр хүн гэдэг юм бол дэлхийн хаан ч гэсэн за энэ бол олон улсын санхүүгийн зах дээр маш том дүнтэй одоо арилжаа 8 хийдэг хүн юм байна. Дэлхийн одоо хамгийн том санхүүгийн байгууллагуудыг төлөөлдөг хүн юм байна гэж. Би ажилд ороод 21 настай залуу ажилд ороод одоо 6 сарын өмнө дундаж нябо болоод ингээд дунджаас дутахгүй амьдрандаа гэж бодож исэн хүн 150 сая төгрөгийн хилцэл хийх одоо эрхийг авч илаа. Та заавал гарвал энэ газрууд ер нь ч гэлтэхгүй ингээд гэр хороол дундуур маш их явах юм яагаад ингэж юм бэ? Ер нь заав гарвал хотоороо бас тойрох дуртай. За дээрэс нь бас миний хүүхэд насныхаа тодорхой хэсгийг өнгөрүүлсэн өссөн төлөвчсөн орчны маань санагдуулдаг учраас бас дулаахан байдаг юм болов тий. Гэхдээ бидний ажилласнаар түүнээс гадна бас юм байгаад байна уу? Тэгэхээр нэг тийм эрэл хайгуулч бас байдсан болов уу гэж бид нар зөвхөн хөндлөнгөөс ажигласан. Яг би бол бас тэгж итгэдэг юм. Ер нь одоо энэ Монгол улсыг авч явах, ирээдүйд энэ Монгол улсыг Монголын ард түмнийг одоо чиглүүлэх удирдагч одоо агуу лидер хүн бол одоо яг л та бүхэн зогсож байгаа энэ л орчинд байгаа. Тэгэхээр одоо жаргал бол хүнийг мундаг болгодог. Усандаа явдаг, дүүнрээ хардаг, аав ээжийнхээ хажуугаар одоо амьдралынхаа бас ачааг нуруундаа үүрдэг. Тэр охин, тэр хүү одоо магадгүй 7 настай, 10 настай одоо энэ хавьд байгаа л ах гэж боддог. Бидний одоо эрхэмлжтэй эдэлдэг Тэмүүжин, Чингис хаан маань хаанаас гарсан гэхээр зовлон бэрхшээл дундаас л төрсөн шүү дээ. Тэрнээс одоо том ноёны хааны хүүхэд торго дурдан донд хөлбөрсөн учраас тэр агуу үлийг бол бий болгоогүй. Тэгэхээр ер нь бол лидер хүнийг бий болгодог гол тэр одоо хольц орцвол одоо бас тодорхой хэмжээний амьдралын ачааг хар угаасаа өрх юм явдал гэж боддог юм л да. Өнөөдөр одоо Батсүмбэр сумын энэ сургууль, энэ сумын эргэн тойронд одоо миний тоглож мал хариулж өссөн уул хад бол миний хувьд их чухал. Яг миний өнөөдрийн хүртэл явж байгаа гол хувь хүний төлөвшил, хүмүүжлүүд бол энд одоо явагдсан байна гэдгийг харж байгаа. Боловсрал гэхээр манайх мэдээлэл, мэдлэгтэй бас айгүйх хольж андуурч ойлгодог юм байлээ. Миний хувьд бол одоо 2000 гаруй хүнтэй байгууллага удирдаад өнөөдрийн төвшөнд ажиллаж байхад бол ер нь тэр мэдээлэл, мэдлэг бол ер нь 4-5 дугаар л асуудал. Төгссөн сургуулийн диплом бол 15 дугаар асуудал. Харин илүүтэй тухайн хүний тэр төлөвшил, дээрэс нь тухайн хүн өөрийн сэтгэлийн хат гэж ярьдаг те. Аливаа одоо буруу зүйл татагдахгүй өөрийгөө одоо захирах чадвар, өөрийгөө одоо хянах чадвар, тэг сэтгэл зүгээ ингээд төвшдгөхийн чадвар буюу сэтгэл зүйн чадвар. Тэгэхээр философийн чадвар, сэтгэл зүйн чадвар гэдэг хоёр юмыг хүн суулгаж иж хүн боловсралтай гэж нэрлэгдэнэ. Нэгэнд энийг авсан хүн бол тэр мэдлэг мэдээллийг авахд бол одоо гарын алга уруулах төдий гэж ярьдаг тийм.
Философи гэж та яг ямар талаас нь ойлгож хэлээд байна? Маш товчхоноор хэлэх юм бол философи гэж бол тухайн хүн өөрийгөө олж авахд хэр ойртсон байгаа төвшингөл илтгэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид философи гэхээр ерөөсөө Аристотель, Плато, Кант гэж явчихдаг. Тэр Аристотель, Плато, Кант гэдэг бол энэ философийн түүхийн асуудал. Философийн түүхийг философичид судалж болно. Жирийн иргэдэд тэр сонирн биш. Жирийн иргэдэд өнөөдөр төр засгаас юуг оруулж явах хэрэгтэй вэхээр цэцэрлэгээс нэхлээд шудраг гэж юу юм? Хүнлэг гэж юу юм? Хайрлна гэж юу юм? Хайрлуулна гэж юу юм? Манлайлна гэж юу юм? Баг гэж юу юм? Багийн гишүүн байна гэж юу юм? Нийгэм гэж юу юм? Нийгмийн иргэн гэж юу юм гэж энэ бүгд л философийн ном нэгт ийм л асуудал дээр. Тэгэхээр ингээд ер нь манай боловсролын систем бол хямарснаас болоод философийн суур ойлголтуудаа бид нэг зэрэг цэцэрлэгээс нь заадгүйгээс болоод хүн болгон дураараа л ойлгодог. Одыг философдох хэрэгтэй, юм бодох хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд бодох ихний алхмаа хийж байгаа хүмүүс зөвлөө л дөө. Юунаас эхлэх хэрэгтэй. Тэг ингээд чадахгүй хүн ингээд шууд тэр би хинбэ гэдэг асуулттайгаа нүүр тулж чадахгүй байгаа хүнд яах хэрэгтэй вэ гэдэг тийм нөгөө энгийн 3 гарах хэлээч. Одоо ингээд ихэнх залуучууд англи хэл сурах гал оролддог шүү дээ. Хэцүү байдаг. За ихэнх залуучууд дахиад цөөхөн эдэн л тийм хувь зайна. Ихэнх залуучууд 10 жилдээ математик хичээл ойлгохгүй зовдөг, тийм ээ. За ихэнх залуучууд одоо фитнест явж турыг ч юм уу, гой бие хатаа болъё ч юм уу 10 км одоо гүйе, тий? Одоо марафонд гүйе. Хэцүү байдаг, болчоо өвддөг, зогсомоор санагддаг, тий? Англи хэл сурах гал суух дээр хэвтмээр унтмаар санагддаг. Тэгэхээр би хинбэ гэдэг асуултын хариултыг олно философт гэдэг бол яг энэ одоо энэ зовлон энийг залхуур тий? Энээс 100 дахин хэцүү. 100 дахин хэцүү бүр. Энэ амар юм биш. Тэрийг чадахгүй бол тэр би хинбэгээ олж чадахгүй гэж юу? Чадахгүй. Тэгэхээр маш их одоо сахилга бат тасралтгүй оролдлого хэрэгтэй. Зүгээр одоо харж байхад бол ерөнхийдөө гац хоёрын юм арга байж болно л да. Одоо 7 хоногт нэг 2 цаг гаргадаг ч юм уу тий. 2 цаг гаргаад тэр 2 цагт гар утас байхгүй, фейсбુક байхгүй, телевиз, найз нөхөд хинч байхгүйгээр суугаад цаас барьж байгаа сууж болно шүү дээ. Тэгээ өөрийгөө дүгэн цэгэндэг гэж. Би хаанаас хаа хүрч байна? Өнөөдөр би хинбэ? Маргааш би хин баймир гэдэг ийм байдлаар байнга бодож цэгнэ. 7 хоног заавал цаг гаргаад. Уг нь бол тасралтгүй бодвол зүгээр юм. Бараг бичсэн чи яах вэ? Тийм, бичээд, зураад тэгингээ өөртөө нэмэр болохын тулд одоо философийн тэр философчдын ном тэр Аристотелийн ном тэрийг уншиж болно шүү дээ. Тэр илүүтэхгүй. За дараагийн нэг юм. Би одоо 2 дахь юм хэлэх гэж байна л да. Зөвлөмж юм одоо. Үхлийн тухай бодох хэрэгтэй. Яг тэгэхээр одоо биднэрт байгаа цорын ганц бидний ойлгож байгаа үнэн бол үхэл. Үхэл гарцаагүй бүгдээрээ үхэн одоо чандралагдсан уу, шороонд болгодсон уу ийм л одоо хувь тавилангаар бүхэн дуусна. Тэр үхэл гэж юу юм? Үхэх үедээ би ямар статустай байх юм? Ямар мэдрэмж авах юм гэдгийг үхлээс хөөж одоо мэдгэж байгаа бодит үннээсээ хөөж ингэж айгүй их бодох хэрэгтэй. Хүмүүс юу гэдэг хөр үхэл гэхээр муу ёр цөг үхлийн тухай бити боддог. Туйлын буруу. Үхлийн тухай бодож иж энэ маань өөрөө ийм сэтгэл зүйн хувьд, философийн хувьд эрүүл зам руу хөтэлдэг хүнийг. Эрүүл яг үнний зам руу хөтэлдэг. Өнөөдрийг сүүлчийн өдөр гэж бодож одоо ажиллаж бай гэд. Сонсоход айгүй сонио утаасан хүмүүс бол ойлгохгүй эхлээд юу өнөөдрийг сүүлчийн өдөр. Яг шууд утгаараа орчуулгаараа жоохон буруу буугаад байгаа. Зөвхөн хэлэх гээд байгаа санаа үхлийн тухай бодожээ, цэгэнжээ. Чи хизээч хүж магадгүй шүү л гэж. Философи гэдэг бол ерөөсөө эцсийн дүндээ би хинбэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Тэгэхээр одоо Монголын 3 сая иргэн бол бүгдээрээ энэ асуултыг өөртөө тавьж байгаа. Хариулах гэж хойноос нь хэр одоо идэвхтэй хөөцөлдөж байна вэ гэдэг нь л дараагийн асуудал. Тэгэхээр хариулах гээд хойноос нь ингээд хөөцөлдөд эхлэх юм бол хүн янз бүрийн ном зохиол уншаад, сайн бодоод, бясалгаад эхэлдэг. Тэгээд тодорхой хугацааны дараа би хинбэ гэдэг асуултын хариултыг олдог. Ингэснээрээ бид амьтнаас одоо ялгарх хүний шин чанараа олох боломжтой болно гэж үзэж байгаа. Тэгэхээр та хоёрын яг энд ярьсан энэ богинохон яриаг дүгнэх юм бол философи бол боловсролыг илүү хувь хүн системтэйгээр ойлгох чадвар юм а гэж өнгөцгөн дүгнж болох уу? Тэгж болно. Өөрөөр хэлбэл философи бол хүнийг боловсруулах одоо гүүр юм а. Философи бол хүнийг боловсруулах гүүр юм. Философиг ашиглаж гүүр болгож ашиглаж ижил боловсруулдаг.